За байгууллагад ороод ажилласан чинь тантай зөрчилдөхүйц үнэт зүйлстэй. Үнэт зүйлсийн зөрчил явагдвал тухайлбал ёс бус юм хийдэг, ерөнхийдөө шудраг бус тийм манлайлалтай буюу танил талууд нь албан тушаал агтдаг. Тэг хичээл зүтгэлтэй мундаг байгуунууд нь албан тушаал агтдаггүй, хин нэгэнд тал засж ээж, бялдуучилж ээж, эсвэл одоо юу гэдгийг ахуул өгж ээж янз бүрийн боломжуудыг бий болгодог гэх мэтчлэнгээр хортой соёлтой байх юм бол дээрэс нь өөрийнх нь үнэт зүйлснээр нь асар том зөрчил үүсэж ивэл тийм ээ. Би энэ чинь зөв зүйл биш штэ гэдэг дохоо мэдрэгдээд гэтэл байгууллагын удирдлага, байгууллагын систем энийг хийнэ. Нуун дарагдуулаад чамаагүй энийг хийнэ гэд ингээд байвал тэр хүн ажилдаа ирэх болгонд хором тутам ажиллаа хийх болгонд үнэт зүйлсийн зөрчил явагдана. Дотор зөрчил явагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр хоёр энерги уулзлаа. Дотоод энерги чинь бие бинийгээ ингээд дотор энерги чинь хөглөгдөөд гадагшаа ингээд урсаад өвөлдөх байтал дотроо зөрчил үүсээд байхлаар энерги нэгнийгээ хөнөөгд хамаг эрчим хүч чинь дотроо ингээд үгүй болчиход байгаа. Тийм ээ.